За сайн байцгаана уу? Гоёл чимэглэлийн сургалтын багц 2 сувсаар гоёл чимэглэл хийж сурах сургалт үргэлжилж байна. За 1-р хичээл буюу одоо бүс хэлэхэд сурнаа. Бүс хэлэхийн тулд 8 мм-ийн диаметрийн хэмжээтэй 8 мм хэмжээтэй шүү. Сувс одоо энэс том 10-тай 12-тай гэж байдаг. 8 мм бол бас их боломжийн хэмжээ гарч ирдэг. 6 мм-ээр хийвэл их нарийнхан бус гарч ирдэг байгаа. За ингээ бүс хэлэхэд 8 мм хэмжээтэй сувс, за мөн трос утас төмөр голтой. Тэгээд гадуура сатуркум бүрээстэй трос утасаар сүлжиж ашигладаг байгаа. За мөн бүсний арал байгаа. Бүсний арал та бүхэнд 2 төрлийн арал хуваагдаж очсон байгаа. Нэг хэсэгт нь одоо яг өөрийнхөө хэмжээнд тааруулаад бүсээ хэлэхэд тэрэндээ одоо өөрийнхөө хэмжээнд тааруулсан бэлгүүсний тойрогт бэлгүүснийхаа тойрогт тохирсон уртсгаж богиносгож болдоггүй юм төгж очсон. Энэний хувьд бол өөрийнхөө хэмжээнд тааруулаад урт богноо тааруулж хийж болдог юм төгж байгаа. Нэг ясандаа энэ гогцоогоор бүсныхаа нэг талтай холбоод энэ гогцоогоор өөрийнхөө бүдүүн нарийн бэлгүүсэнд тохируулаад одоо хэмжээндээ тааруулаад төгжиж болдог ийм арал очсон байгаа. За өнөөдөр энэ урт богноо тааруулж болдог бүсний арлыг ашиглаад бүс хэлхнэ. Мөн бүсний дээгүүр явж байгаа энэ гоёлыг жижиг бизер буюу жижиг 2 мм хэмжээтэй сувсаар бас хийж болдог. Та бүхэнд сувс биш харин ийм жижиг өнгийн бизрүүд татсан байгаа. Бизрээр илүү гоё өнгө оруулж чимгэлнэ. Эсвэл бизрээрээ чимгэлэхгүй дан ийм цулгаа сувсаар чимгэлсээр ийм цулгуу бүс хийсэн ч болно. Тэг чимэглэл орохгүйгээр цулгуугаар нь хийсэн ч бас болно шүү. За ерөнхийдөө яг хуу чимэглэл орохгүйгээр хэлэхэд дуусахад ямар харагдах вэ гэд ирэхээр та бас сонголтоо хийчих болох юм. Чимгэл яаж чимгэлэхгүй маа гэд тэ. Бүсийг бол хамгийн түрүүнд хэлхэж дуусны дараа чимгэлээд байгаа шүү. За чимгэллийг 2 номерын нарийнхан юм сатурк утсаар одоо оёдлын зөв ашиглаад явна. Оёдлын зөвөнд хэрвээ бизернийх нь голын нөхөр орохгүй бол та бүхэнд явуулсан нарийн зөв ашиглаарай. За ингээд бүсээ эхлэх үү? За тэгээ. За хэлхээгээ хэрхэн эхлэх вэ гэхээр за энэ тороос утаснасаа 3 алдыг ер нь нэлээд ямар 3 алт ойролцоогоор бүсгийн хэмжээ за нэг 90 санттай байлаа гэхэд тэргээ 3 дахин нэмсэн байхаар за ойролцоогоор за яг хөө хэрвээ утас дутлаа гэхэд залгахч болдог. Залгахгүйгээр цэвэрхэн хийя гэвэл 3 дахин үржүүлээд 2 м 70 санттай ч юм уу те ингээд таслаад авчих хэрэгтэй. Ер нь хэлбэг авсан тийм. Сунжралдаад орооцолдоод утас их урт байгаад байна. Юм хийхэд аюу төвөгтэй байна гэвэл яг нэг 2 м хагастай тасалж аваад дараа нь залгаагаа хийгээд уцаа сайн зангидаад одоо цэвэрхэн зангидчих болох юм бол бас тэгээ залгаа хийж болно. За хэлхээгээ эхлэхдээ эхлээд 3 ширхэг сувсыг хэлэх нь 3 сувсыг энд бол та бүхэнд загвар харуулж байгаа учраас уцаа их богино тасалж аваад харуулж байгаа шүү. За энэ 3 ширхгийг хийгээд хоёр талынхаа үзүүрийг тэгшлээд яг голдоо тааруулна. За утасны голд тааруул. 4 дахь сувсыг хийхдээ 2 зүрээ зөрүүлж хийн 4 дахь сувсан дээр. За зөрүүлсэн байгаа байдал нь энэ. Харагдаж байна тийм. За 2 үзүүрээ татаад 2 үзүүрийнхаа уулзурыг яг зэрэг нэг хэмжээнд байхаар татаад яг голд нь тааруулна. Тэгэхгүй бол хоёр талын ч ус ингээд эхнээс нь зөв хоёр талын тэгшин явуулахгүй бол нэг тал нь урт, нэг тал нь богино гарчих юм бол нэг талын богино талынх нь утас нь бүсээ хэлхэж дуусаагүй багт чинь нэг талын утас дуусчихна. Тэгээд хажууд нь дахиад залгуур оруулна гэсэн үг. Тийм учраас хоёр талаа яг адилхан тэгшин явуулахын тулд эхнээс нь ингээд тэгшлээд яваад ах шүү. За яа хоёр талаа тэгшгэн байлга. За одоо дараагийнхаа хэлэхдээ хоёр талынхаа үзүүрт нэг сувс хийн. За нэг үзүүрт нь нэг сувс хийлээ. Нөгөө үзүүрт нь нэг сувс хийлээ. За дараагийнхыг нь 3 дахь сувсаа зөрүүлж хийн. Нөгөө нэг
4 дахь сувсыг зөрүүлдэгтэй адилхан тийм ээ. Одоо энэ тгийнээс 3 дахь сувсыг зөрүүлнэ. Сүлжээ эхлэхийн өмнө 3 сувс хийгээд 4 дахь дээр нь зөрүүлнэ. Эхэлснээс хойш 2 дахь игнэн дээр 2 талтны нэгийг хийгээд 3 дахь дээр нь зөрүүлнэ. Одоо эхний 4 чинь энэ явж штэ. Дараагийнх нь 1 2 ингээ 3 дахь нь гэдэг. Одоо ингээд яг энэ схемээр бүгд яг адилхан 3 дахь сувсаа зөрүүлээд 2 үзүүртээ 1 сувс хийгээд 3 дахь сувсаа зөрүүлээд ингээд үргэлжлээд явна. Ингээд 1 2 3 игнэ сувс одоо хэлхэгдээд үргэлжлээд дуустал нь ихэднэ гэсэн үг. За гих мэтчлэн одоо яг бүснийхаа уртын хэмжээгээр гих мэтчлэн ингээд уртааш нь ингээд хэлэхэд явна. За үргэлжлүүлээ хэлэх бүртээ эднийг ингээд чангалаад явах хэрэгтэй байгаа шүү. За ингээд бүслэхний хэмжээгээр хэмжээгээр ерөөхдөө уртааш нь хэлчихлээ. Одоо өргөөшөө игнэ нэмнэ. Энэ ингээ 3 игнээр явж байгаа. Нөгөө хэлсэн байгаа бүс маань 5 игнэ байгаа. За энэ хажуудлын энэ 2 игнээг оруулахын тулд ямар нэхээс орох вэ гэдгийг харуул. За ингээд ийм байгаа 2 утсаа. Буцаагаад одоо энэ утсаа нөгөө гарч ирж байгаа наадлаар. За энэ утасныхаа үзүүрийг буцаагаад доотлох нь сувс руу оруулаад ингэж 2 утас сувс нэвт явуулаад одоо энд гарч ирсэн үзүүрээ энд гаргаж ирнэ. Энэ үзүүр дээр 3 дахь сувсаа нэвт явуулж байна. Тойруулаад доош нь тойруулаад энд гаргаж ирж байна. Нэг ясандаа тэр хажуу бөөрөнд утас гарч ирж байна. Зөв. Тийм ээ. За ингээ гаргаад ирлээ. Энэ бас үзүүрийг энд гаргаж ирлээ. За одоо энэ үзүүрээ энэ үзүүрийг энд гаргаж ирнэ. Нэг сувс нэвт явуулна. За ийшээ. Нөгөө гарч ирсэн сувсаа нөгөө талаар нь оруулж ирнэ. За ингээ гаргаж ирлээ. За тэгэхээр нөгөө дээрээсээ гарч ирж байгаа 2 утас маань хажуу талынхаа бөөрөнд дэх сувснаас зөрөөд гараад ирлээ. За ингэж гарч ирж байгаа. За ингэж гарч ирсэн дээрээ одоо энэ үзүүр дээрээ дээр байгаа утаснаас эхлэх нь тий. Хоёр сувс хийн. За. Хоёр сувс хийнгүүд юм бол. За нөгөөх баганчаа айгу өрх ингэ гараад ирсэн. За тэгээд 3 дахь дээр нь дахин 2 үзүүрээ зөрүүлнэ. Хажуу талынх нь утас байгаа шүү дээ. Тий. За ингээд зөрүүлээд 2 үзүүр зөрүүлээд шангалбал за ийм болж гарч 5 дахь игнэ. За энэ чинь. Тэгээ энэ үзүүрээ одоо энэ төлөв дотор байгаа. Энэ хэлхээний дотор байгаа үзүүрийг энэ утасны үзүүрийг 3 дахь игнэнээс баг нэгэ явна тий. Ингээд холбоод нэг оруулаад одоохон байж. За одоо ийм болно. Үзүүр нь ийм болж харагдсан шүү. Ийшээгээ оруулахаа мартчихад байдаг. Заавал оруулж явна шүү. Тэгжээж нөө нийлүүлнэ те 3 4 5 дахь игнэгээ 3 дахь игнэтэй холбоно гэсэн. За ингээд 5 игнэ боллоо. Бүс чинь ингээ гой өргөн болчлоо. Гих мэтчлээ явна. Одоо энэ үзүүртээ 2-ыг хийгээд 3 дахь дээр нь 2 үзүүлээ. 2-ыг хийгээ 2 дахь дээр нь. Тий. 2 ингээ 2-ыг хий. Одоо нэгийг хийгээд тий 2 дахь энэ үзүүр дээрээ нэгийг хийгээд 2 дахь дээр нь 2 үзүүрүүдэд зөрүүлээд тэгээд энд байгаа утсаа доотлынхаа сувс руу нь оруулаад гих мэтчлэн явна. За нөгөө үзүүр хүртэл дуусгаж явна шүү. За одоо дахиад нэг харуулчих. Нэгийг хийн. Одоо бол нэгийг хийн. За энэ талынхаа үзүүрт нэгийг хийлээ. Тэгэхээр нөгөө 5 дахь игнэ орж ирээд одоо 2 дахь утсаа үзүүр 2 дахь сувсаа үзүүр дээр нь зөрүүлээд ингээд үзүүр зөрүүлээд ингээд чангалаад ерөөхдөө чангалж яваарай. За одоо энэ үзүүрээ заавал ийшээгээ оруулна шүү. 3 дахь игнэ рүүгээ оруулж холбож өгөөрэй. Тий зөрүүлснийхаа дараа доотлогын сувс руу нь оруулж
дандаа оруулж өгнө шүү. За ингэх За энэ мэтчлэн одоо энэ үзүр хүртлээ явнаа. За үргэлжлүүлээ явъя. За одоо ингээ хэлэхэд явж исэн чинь утас маань ингээд дуусчихж байгаа. Ингээ утас дууссан тохиолдолд яаж залгаа хийх вэ? Энийгээ яаж төгсөх вэ гэдгийг зааж өгье. Тэгэхээр үзүүр нь юм богинохон болцсон байгаа. Учираас зангиднаа хоёр үзүүрээ зангидаж төгсгөё. Тэгэхээр энэ үзүүрээ ерөнхийдөө үзүүрнүүдээ хооронд нь уулзуулаад зангилагийн ил гарахгүй далд байхаар зангилж өгнө. Ингээд чангалж агаад. Саяныхаа хоёр үзүүрийг би одоо ингээд дотор талд нь оруулаад ингээд уулзуулаад өглөө. Хоёр үзүүрч одоо ингээд харагдчих. За одоо энэ хэсэгт нь ингээд зангитаад өгнө. Ингээд сайн зангитаад. За ингээд зангидсан байна. Таад ямар л боломжоор бүх талаас нь сайн зангидаж бүхэлж өгөөрэй. Нөгөө талд нь ч гэсэн эргүүлж агаад дахиад сайн бүхлөөд хоёр давхар зангилж агаад үзүүрийг хайчлнаа. Тэг фокус. За тэгээд энэ төмөр голтой утас учраас ерөөхдөө чангалахад их төвхтэй байгаах. Дахиараа сайн ингээд татаад чангалаад өгөөрэй. Утас нь нэг тал нь богиноцсон эсвэл тасарсан ч гэдэг юм уу. Тэгтээ бараг тасрах нь гайгүй дээ. Үзүүр нь ямар нэгэн байдлаар богинохон болоод болсон тохиолдолд ингээд хоёр талын ойртуул хоёр талынхаа утсыг буцааж совсруугаа оруулаад ингээд зангидах байдлаар төгсгөнө. За ингээд сая ингээд утас дууссан учраас хоёр үзүүрээ гол хэсэгт тааруулж агаад зангидлаа. За тэгээд дахин энэ үргэлжилсэн энэ хэсэгт үргэлжлүүлж сувсаа хэлэхийн тулд дахин утас тасалж аваад одоо тасалж авсан утсаа ингэж хийнэ. Энэ совсруугаа хийгээд нэг үзүүрээ үргэлжлүүлээд дотор талынхаа сувсанд оруулаад ингээд хоёр үзүүрээ тэгш хэмтэй олгож агаад яг гол хэсэгтээ тааруулна. За ингээд үргэлжлүүлээд дуустал нь эхлэж дуусгана. За бүс маань ингээд 5 игнэ эхлэхэгдээд ерөнхийдөө дууслаа. За одоо шууд энэ төгсгөлийн утсаа таслаж үлдээхгүйгээр эндээ занглаа үүсгээд бүснийхээ арлыг шууд холбож үзүүлье. За ерөнхийдөө төмөр утас учраас бас хэр оргинд тасрахгүй хитэд давхарлаад өгөхөд бол бүр бас илүү найдвартай болно. За хоёр утасныхаа үзүүрийг нэг өөдөөс нь харуулад занглана. Гол тавьчихлаа тий. Далд хэсэгт. Одоо ил ерөөсөө занглаа хийхгүй. За одоо энэ хоёр талын цахад гэсэн үг. Хүний нүдэнд ил харагдах газар занглаа хийхгүй. Тэгэхээр бохор болно. Тэгэхээр за ингэж сайн занглаад өглөө. Одоо энэ хатдаг бүснийхаа төгжийг суулгахын тулд 1 2 дахь игнэний дундуур одоо энд энэ гогцоог оруулж бүхэлж өгнө. За энэ гогцоо нэ шүү. Энэ ангаазгүй гогцоо. Энэ хэсэгт оруулж за бүхэлж өгнө ингэж. За. Вау. За бүхлэхийн тулд инглээ. Ингээд ерөөдөө утаснаа хоёр утасныхаа үзүүрийг нааш цааш нь сүлбэж оруулаад сувсныхаа наагур цаагуур нь бас ингэж оруулаад бэхлэгээ хийн. Яаж л бэхлэх боломж вэ? Одоо тэгээд наагур цаагуур нь хөдөлгөөнгүй байлгаад сайн байхаар нь ингээд тойруулаад наагур цаагуур оруулж хагаад ерөөдөө бүхэлж оруулнаа.
За дотор талаас ингэж харагдчихэ. За тэгэхээр За ингээд төгжигээ бэхэлчлээ. Тэгээ бэхлэхдээ сувсаа ингээд нэлээд олон давхар ингээд тойруулж оруулсан байгаа нь харагдаж байна уу? Тий. За энэ гогцоо руугаа оруулаад сувс руугаа нэвт хатгаад гогцоогоо дайруулж оруулаад за ингэж олон удаа тойруулж гогцоогоо бэхэлсний дараа сувсаа энд зангидсан байна. Үзүүрээ эцнийхээ үзүүрийг энд зангидсан байна. За одоо ингээд зангидсан үзүүрээ бөхөлж дууссан учраас ингээд хайчил.